За сайн бацгаана уу, бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр YouTube-ийн тохиргоонуудыг хийх байгаа. За эхлээд YouTube руугаа нэвтрээд дараа нь YouTube Studio руу орох хэрэгтэй байгаа. Зүүн талын хамгийн доотлын Settings хэсэг рүү ороод хоёрт харагдж байгаа Channels хэсгийн Basic Info-гээс улсаа сонгож өгнө. За энд нь Монгол улс байдгүй учраас би Сингапур улсыг сонгож өгсөн байгаа. За хоёр дахь сонголтыг гүйлгэж аваад тэр гурав дахь сонголтыг сонгох байгаа. За дараагийн тохиргоо хэсгийг сонгоод доошлуулад за тэр гурвалжин суман дээр дараад Right Phone Number гэсэн хэсэг рүү ороод за дээдлийн тексттэй хэсгийг сонгоод за Монгол улсыг сонгоод за Монгол гэдгийг сонгоод утасны дугаараа бичээд за код ирэх байгаа. Get code хэсгийг дарангуут за 6 хоорондоо код ирэх байгаа. За код ирж гин энэ 6 хоорондоо кодоо хийгээд тэгээд submit товчигд орох байгаа. За энэ утас баталгаажлаа гэсэн хэсэг харагдаж байна. За одоо баталгаажсан гэд харагдаж байна. За community-ийн default хэсгээс за all comments хэсгийг сонгоно. За энд нь болохоор бүх коммент харагдах гэж байгаа. Хоёр дахь сонголтыг сонгуул зарим коммент болохоор харагдахгүй гэсэн үг. За save дараад за энийгээ баталгаажуулах байгаа. Доор болохоор тохиргоо хадгалагдлаа гэдэг юм бичиг гарч ирэх хэрэгтэй байгаа шүү. За зүүн гар талынхаа хэсгийг доошлуулангуут долларын зураг гарч ирнэ. За тэр monetization гэдэг хэсэг байгаа. За monetization хэсэг дээрээ дарангуут за Монголд доллар авахыг дэмждэггүй учраас хэдүүлээ улсаа өөр улсаар сонгоно. За тэр update location гээд дараад гарч ирэнгүүт энэ хэсгийг болохоор Сингапур гэж сонгох хэрэгтэй байгаа. За Сингапур гэж сонгоцсон арай амар болов уу гэж бодож байна. За сонгочоод save төвчөө дараад хадгалах байгаа. За тэгэнгүүт ийм дөрвөн юм гарч ирж байгаа. Энэ нь болохоор нөгөө эхнийх нь 1000 subscribe буюу 1000 дагагчтай болсон байх хэвээр. За хоёр дахь нь болохоор 4000 цагийн үзэлт буюу 240,000 минутын үзэлт маань энд дүүрээд за энэ хоёр баталгаажсны дараагаар болохоор нөгөө доллар нөгөө центээр бодогддог байгаа. За долларын доор харагдаж байгаа тэр customized хэсгийг сонгоод гурав дахь basic info гэсэн хэсгийг сонгоод за тэр links гэсэн хэсэг харагдаж байна. Тэрний add link дээр дараад за эхний улаасаа хэсэг дээр болохоор Facebook болон Instagram юм уу аль нэгийг нь сонгоод за би энэ дээр болохоор Facebook-ийг сонгоод за артлын тэр URL гэсэн хэсэгт нь болохоор линкээ байрлуулад publish хэсгийг заавал сонгоно. За тохиргоо ингээ хадгалагдлаа гэж гарч ирж байна. За хэдүүлээ YouTube руугаа ороод за тэр about хэсэг дээр дарангуут тэр links Facebook гэд гараад ирсэн мó. За энэ дээр дараад үзье. За тэнгуут нөгөө холбосон пэйж маань гарч ирэх хэвээр тэр ингээд уран дул гэдэг пэйжийг холбосон ингээ гарч ирж байна. За бүгдэнд нь амжилт хүсье. Subscribe дарахаа мартаоцай.